Сайн байцгаана уу, дуучин Зангадвайн жаргах зүрхэн дууны гитарын хичээлийг үзүүлье. Энэ дуунд 5 аккордыг ашиглаж байгаа. За эхнийх нь ми минор, тэгээд ля минор, си минор, до мажор, соль мажор. За энэ дуун дээр ашиглаж болох таталтын жишээ үзүүлье. P I M I A M утасны дугаар хэлэх юм бол P гэдэг нь 4 5 6 буюу тухайн аккордноос хамаарат бааз утсаа татна. Тэгээд 3 2 3 1 2 3 2 энэ дараалалаар татна гэсэн үг. Жишээлбэл ми минорыг барьсан бол 6 дугаар утаснаас татаж эхэлнэ. Ля минор бол 5 дугаар утаснаас. Гэх мэтээр явах нь. За таталт маань бол дууны нэг мөрөнд 3 бүтэн таталт орж ирэх ёстой. Тэгэхээр эхний 2 дээр 4 аккорд байгаагийн голын 2 дээр нь таталтаа хувааж хийх буюу ерөөдөө таталтынхаа 1-ийн 2-ыг гэдгийг нь зүгээр аль алин дээр нь хийгээд явчихад эвтэйхэн байдаг. За жишээлбэл тэр ми минороо бариад бүтэн нэг таталт хийчихнэ. Тэнгуутаа ля минор дээр 1-ийн 2-ийг гэдгээ хийчээ. Си минороо сольж бариад дахиад 1-ийн 2-ийг гэдгээ хийгээд тэгээд до мажор дээрээ 1-ийн 2-ийг 3-ийг 4-ийг бүтнээр нь явуулчихна гэсэн. Хоёр дахь мөр ч гэсэн адилхан. Энд дээр хуваалаа тэгээд ингэ явуулчихна гэсэн. За тэгээд дууны дахилт гэж байхгүй сүүлийн 2 мөрийг дандаа 2 удаа давтаж явж байгаа. Таталтаараа жишээ олгоод эхний баадгийг дуулаад үзье. Хүүдэн татсан сэрдэг байна хөө. Хүний нутгийн хангаюудаа хөө. Хүслэн татсан амраа мэдээ цохилтоор тоглож болно. Цохилтоор бол бас янз бүрийн жишээ үзүүлж болно. Хамгийн амарх нь бол доошо, 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 доошо. Эннийхээ хамгийн ихний доошо дээр утасныхаа дээд хэсгүүдийг зохиод арийнх дээр нь доод хэсгүүдийг зохичвол зүгээр. Хуваалтын үед яг ижилхэн тоонд үзүүлэх юм бол 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн иймэрхүү маягаар тоглолчихно гэсэн үг. За 2 дугаар бадгийн энэгээр жишээ олгоод үзье. Дараагийнхан санал болгох цохилт P доошо дэшээ P дэшээ доошо дэшээ. Доошо дэшээг бол 7-оор хуруугаараа доошо хумс дэшээ өндөгсгөр ингээд тоглолцож болно. Тэгээд хэмжээ нь бол 1-ийн 2-ийн 3-ийн 4-ийн 1-ийн 2-ийн 3-ийн 4 ийм хэмжээтэй болно. Нөгөө мөрөөд дээр хийх хуваарлалт нь бас яг адилхан. Тэгэхээр 3 дугаар баадгаа энэ цохилтоороо жишээ болгоод яваад үзье. Сэлхэн сэнсрэн эсгэрч байна хөө. Санаа бодлыг дэнслүүлэн эхөө. Санаа гансран мөрөөд цонаа.
3 дахь цохилтыг нь бол яг цохилттойгоо зэрэг дуулахад хүндрэлтэй байдаг хүмүүстэй зориулъя. Яагаад тэгэхээр энэ цохилт маань бол дууныхаа яг хэмжээг дагсан цохилт байгаа. Доошоо, дээшээ, доошоо, доошоо, дээшээ. Тоонд үзүүлэх юм бол 1 ги 2 и 3 ви 4 ви 1 ги 2 и 3 ви 4 ви. Тэгэхээр нөгөө дуу маань өөрөө яг энэ цохилттойгоо хэмжээ ингэж дагаж явдаг учраас хамт дуулахад илүү тохиромжтой байж магадгүй. Аккорд дээр хуваалтын үед бас яг адилхан. Тэгэхээр 4 дахь бадгаа энэ цохилтоороо жишээ болгоод дуулаад үзье. За ингээд өмнө нь амуурын хичээл оруулахад хамт тоглож байгаа гитарын аккорд нь ля минороос эхэлж байгаа. Ягаад гэвэл амуур маань до мажорын аккорд учраас амууртайгаа нийцүүлэхийн тулд гитар дээрх аккорд нь өнөөдрийн заасан аккордоос жоохон өөр байгаа. Мэдээж ямар ч аккордоос эхэлж тоглож болно. Ля минор руу шилжүүлэхийг хүсэх юм бол аккордоо хоолоодоо тохируулж хувиргах гэдэг хичээлийг үзээд хувиргаад тэгээ тоглоорой. Та бүхэндээ амжилт хүсье. Асуух зүйл ахын сэтгэл хэсэгт бичээд үлдээгээрэй. Бас subscribe гэсэн товчон дээр дарж бидний ажлыг дэмжихээ мартваа. Баярлалаа. Баяртай.